хүн яг өөртөө ямар мэдрэмж төрсөн үед энэ үйлчлэгийг авах нь зүйтэй. Ямар мэдрэмж байх хэвээр. Одоо ингээд коучингийн суур мэдлэгээ бид нар тавиад эхэлнэ тийм үү? Өөрийнхөө онцлог тохируулж, өөрийнхөө зорилгонд уялдуулж имижээ бий болгох гэдэг ямар учиртай ингээд имижийн хичээл орж эхэлнэ тийм үү? Хаанаас эхлэхээ мэдчихнэ. Яг тэгэхээр мэдлэгтэй болж иж хүн өөрөөсөө асуулт асуудаг байна. А түүнээс биш гэв гинтл би одоо имиж дээр ажиллах хэрэгтэй байна гэдээ босоод ирэхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам коуч одоо үн цэнтэй болж эхэлдэг тийм үү? Яг тэгэхээр мэрэгжилдээ мэдлэгээ ингээд туршлагажуулаад ажиллаж байгаа учраас айгүйх ажлын үр дүн гардаг. Гэхдээ өнөөдөр би бол тийм хувь хүний коучинг нэгээр ингэж уулзаж ажиллахаасаа илүү би суур мэдлэгээ монголчуудад өгье гэж би бодож байгаа. Тэгж төлөвлөж байгаа. Тэгэд энэ юу юм бэ гэхээр одоо COVID-19 ачаар биднэрт ингээд те зарим боломжууд хаагдчихад зарим боломжууд нь нэгдчихээн. Тэгэд онлайнаар бид нар маш их олон сэдвээр бид нар хичээл орохоор бэлтгэж байна. За хоёр дахь сэдв нь бид нар ямар сэдв орох гэж байна гэхээр бид нар хүүхдийн сэтгэл хөдлөл, хүүхдийн мэдрэмжийг бид нар яаж сонсч, яаж ажиллах ёстой юм? Яаж бид нар хүүхдүүдтэйгээ харилцах ёстой юм? Одоо бид нар 21-р зуунд уламжил яриад хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллана гэдэг бол үнэндээ боломжгүй. Тийм болохоор ерөөсөө Монгол улсын хэмжээнд хувь хүний хөгжлийн салбарыг хөгжүүлээд ингээд эхлэхэд бид нар хүүхдүүдээс ажиллаж эхлэхээс өөр аргагүй болно. Тэгээ тийм болохоор хүүхдийн сэтгэл хөдлөл дээр бид нар нэлээд ажил хийн. За 3 дахь сэдв нь болохоор бид нар хүний зам төлөвийг тодорхойлж, зам төлөв бол ийм 9 зам төлөвийн төрөл байдаг. Тэгэхээр би энийг Enneagram гэж нэрлэдэг. Тэгэд энийг болохоор Америкт бол ингээд айгүй тийм компаниуд хэрэгжилж исэн. Францд бол бизнесийн салбарын нэг айгүй хэрэгэлдэг бол монголчуудад энэ айгүй тохирно гэж би бодож байгаа. Яг тэгэхээр манай ямар салбар хөгжөөгүй учраас бид нар нэг сэжмээс барьж авах хэрэгтэй байна. Тэгээ тийм болохоор одоо зам төлөвийн тестэнд ороод энэ хичээлд суугаад эхлэхээр өөрөө ирэхгүй хүн болгоно өөрийнхөө давуу тал, сул талаа мэдчих эхэлнэ. Гэт бид нар бүр ингээд 6-7 сэдвээр нийтэд хичээл зааж эхэлнэ. Ийм суур мэдлэгийг бий болгож иж тэр улсууд юу хүсэж байгаагаа мэдэх нь коучийн хувьд аягүй чухал. Түүнээс биш одоо би сайн баяртай уулзчаад сайн баяраа одоо би чиний зам төлөв дээр би ажиллах хэрэгтэй байна гэж би ерөөсөө тулгаж болохгүй. Ерөөсөө болохгүй. Энэ бол коучийн бүр этикт бүр хориотой.